Сайн байна уу та? Сайн байна уу? Өчтөр сошиалоор эхнэрээ бэрээрээ сойсон хадам аавын талаарх бичлэг битүү явлаа. Ер нь гэр бүлээс гадуурх ийм харилцаанд хүлээлгэх хэрэгцээ зохицуулт гэж байдаг уу? Хин хинтэйгээ явуулах асуудал нь хүний эрхийн асуудал байж болох боловч үүний улмаас тухайн гэрүүлүүдэд эхнэр нөхөрт нь үр хүүхдэд нь одоо хэрүүл маргаанаас ахуулаад бие махбод сэтгэл санаанд одоо хохирол учруулж байгаа шүү дээ. Манай иргэний хуулинд бусдын амби эрүүл мэд сэтгцэд хууль усаар гим хор учруулсан бол түүнийг арилгах үүрэгтэйгээ заасан. Цаашлах юм бол гим хор учруулахад оролцсон этгээдүүд хамтран хариуцна гэж заасан. Тиймээс иргэний хуулиас хууль усаар гэдэг үгийг л аваа ичих хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгээд хуулийн дагуу гим хор учруулна, хууль усаар гим учруулна гэж одоо юу гэдгийг. Угсаа ойлгомжгүй асуудал шүү дээ. Ер нь бусдад гим хор учруулсан бол түүнийг арилгах үүрэгтэй байхгүй юу? Юм учраас тэгээд хэрвээ бусдаа гэрүүлээс гадуур харилцаа үүсгээд за тэр нь одоо юу гэх юм баригдаад за тэр нь түүний улмаас тухайн эхнэр нөхөрт үр хүүхдэд одоо бие эрүүл мэнд сэтгцэд нь нөлөөсөн гэж үзэж байгаа бол энэ хохирлоо шүүгээр нэхэмсээд авах хэрэгтэй шүү дээ. Тэр нэг валиартаа заавартаад тийм хэн нэгэнтэй гэрүүлээс гадуур харилцаа үүсгээд явлаа гэхэд түүний хариуцлагыг хүлээх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл явсан тохиолдолд гим хороо нэхэмсээд ирэхээр тэр нөхдөд явж чадхаар болно л гэсэн үг шүү дээ. Явсан бол түүнийхээ хариуцлагыг хүлээгээд мөнгө төлөөл гэсэн үг байхгүй юу? Ер нь нийгэм чинь ямар бохир заваан ёс зүйгүй, ёс суртахуунгүй болцсон юм бэ? Гадуур гэрүүлээс харилцааг чи ямар их болцсон юм бэ? Зүгээр надад тохиолдсон асуудлын хувьд би ийм одоо хатан бэрээ харилцаанд тийм үү ийм зүйл байж болохгүй. Энэ бол суртахуунгүй асуудал гэдэг утгаар нь би өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байхгүй юу? Тэгсэн чинь 26 цагийн дотор 670 мянган хүн үзэж маш олон мянган одоо шеэр комментүүд бичсэн. Тэгээ би устгасалдаа яагаад гэвэл тэр олон мянган одоо комментүүдэд би хариулах хэрэгтэй болсон. Гадуур энэ байтгүй юм байдаг юм байна. Төрсөн хүүхдүүдэд жирэмсэн болголооч шиг төрсөн эгч дүүстэй нэгэн зэрэг суусан, нэгэн зэрэг одоо хүүхдтэй болгосон ч гэх шиг ингээд сонсхий харахгүй, үзхий харахгүй тийм гачин юм байлаа л да. Тэгээд тэр бүх комментүүд чинь эргээд надад яриад байгаа байхгүй. Ийм асуудал байдгийн байна. Энийг яах ёстой юм бэ гэд надад тавиад байгаа байхгүй. Тийм учраас би тэр бүхэд хариулах одоо боломжгүй, цаг завгүй учраас би тэр бичлэгийг устгасан. Хууль тогтоогч энийг наривчилж болно. Өнөөдөр гим хорын асуудал дээр эдийн болон эдийн бус гэдэг за өшөө тодруулах юм бол хүний амь бие эрүүл мэндэд учруулсан хохирлог ингэж тооцсноо гэдэг наривчлал зохицуултууд орцол байж байгаа шүү дээ. Тэгээ төрийн байгууллага аж ахуйн нэгжийн одоо буруутай үйл ажиллагааны улмаас бусдад хохирол учруулвал бас ийм хариуцлага хүлээнэ, гим хорыг арилгана гэж заасан байгаа шүү дээ. Тэрнтэй ижилхэн гэрүүлээс гадуур харилцааны улмаас бусдад одоо гим хор учруулсан бол түүнийг хүлээлгэх асуудлаар тусдаа бие даасан зохицуулт орсон ч болохгүй юм байхгүй. Өөрөөр хэлбэл хин хинтэй явуулах асуудал нь хүний эрхийн асуудал хуульчилж болохгүй боловч түүний улмаас учирсан хохирлыг бол зүгээр шууд тооцоод өгөхөд болохгүй юм байна. Хүний амь хохирсон тохиолдолд тооц гаргасан нь улс гаргаад өгчлөө. Тэгвэл бусдаа явуулсны улмаас гэр бүл үр хүүхдэд нь тэдгээр эрүүл мэнд сэтгцэд учирсан хохирлыг төр шууд заагаад тооцоод хуульчилж бас болох л байхгүй юу? Хууль гэдэг чинь юу юм бэхээр нийгмийн харилцааг зохицуулах гэж байдаг байхгүй юу? Хууль тогтоогч гэж юм бэхээр энэ нийгмийн харилцааг болохгүй байгаа энэ хуулийг одоо боловсруулах гэж л хууль тогтоогч байдаг байхгүй юу? Тийм учраас одоо энэ гэр бүлээс гадуур харилцаа гэдэг бол нийгэм дэндүү газар авсан юм. Би бол энийг сайн мэддэггүй байсан. Тэгээд ганцхан зүгээр л тэр хадам аавын харилцааны талаар бичгэд 26 цагийн дотор 670 мянган хүн үзэж 10-20 мянган хүн коммент үлдээж шээ. Монголчууд хэдүүлээ 3 сая 300 мянган хүнтэй. Гэтэл ганцхан өдрийн дотор ийм олон мянган хүн үзэж ийм олон мянган коммент уухгүй бичнэ гэдэг бол ер нь бол шулуух байлгэд Монголын бүх гэр бүлд иймэрхүү асуудал байдгийн байна гэж би ойлгосон. Хэрвээ Монголын гэр бүлд иймэрхүү асуудал байх юм бол амьдрал яаж төлөв дэвшин үр хүүхэд яаж аз жаргалтай явах юм? Ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас энийг хатуугаар хуульчлах хэрэгтэй байхгүй юу? Хуульчлахдаа их хэмжээний мөнгөний төлбөр төлөхөр л хуульчлах. Ингээд асуудаг. Чи үнтэй явуул. Тэгвэл төдөн төгрөг төлнө. Ингээд чи тэр хүн явуулах уу? Магадгүй явууллаа гэж үзэхэд яах нь вэ? Их хэмжээний мөнгөний төлбөртэй учраас хүн бас эргээд хариуцлага буюу эрсдлээ бас бодно. Яг өнөөдөр юу гэдэг юм гэр бүл үр хүүхдээ бас бодохгүй мөнгө одоо юу гэдэг биеийнхаа дур хүсэл тэр тачаалаа барьж дийлэхгүй ийм үйл хийдэг бол энэ нь хариуцлагагүй учраас нөхөн төлбөргүй учраас чөлөөтэй хийж байгаа байхгүй юу? Эхнэр нөхөө дээрлэгч гэдэг юм уу те үл тоогооч гэдэг юм уу? Тэгвэл хариуцлагатай буюу мөнгөнд торгуултай болчих юм бол тэр хөөслөд өгөх юм бол чадахгүй л байхгүй юу?
баригдах юм бол мөнгөнд дургуй төлнө. Тэгээ хүн бас бодох ёстой ш. Яагаад энэ асуудлыг олон жил зохицуулаагүй юм бол? Наривчилж хуульчлах асуудал нь хууль тогтоогчид асуудал ш. Нөгөө ард түмний сонгосон улсын хурлын гишүүдэл асуудал ш. Тэднээс л бид шаардах ёстой байхгүй юу? Тэгээ өнөөдөр надад хандаж коммент бичих, санал бичих, асуух биш. Энийг харин улсын хурлын гишүүдтэй хандаж хэлэх ёстой байхгүй юу? Хууль санаачлна гэж, хууль батлна гэж хууль тогтоогч болсон байгаа үстэй. Өдгөл тэр хууль тогтоогчид хийх ажил байхгүй юу? Болохгүй юм ерөөсөө байхгүй. За ярилцлага өгсөнд баярлалаа. Зүгээр